Өдөр хамтдаа өнөөдөр манай чуулганд анх удаага ирж бидний баярыг хамтдаа хуваалцсан байгаа ихэм хүмүүсийг танилцуулж
тэдэндээ зориулсан Италийн дуу, эрүүлийн дуу дуулж өгье. Тэгээд өнөөдөр манай цуглаанд анх удаага түмэн дэлгэр түмэн дэлгэр ирсэн байна, цогцлогоо ирсэн байна, хүү баяртай хамтарсан байна. Тахын суулгаатай болсон. Дэлгэрмаа ирсэн байна, чингүүн ирсэн байна, сэргэлэн ирсэн байна, сукаат ирсэн байна, мөн хасаа ирсэн байна. Тэгээд суулгаатай болсон. Энэ маш их баярлалаа. Эдгээр зэрэг хаваад ерөөнийг аваад төрсөн филмаагийн юунийг дуулъя. Нээлттэй байх болно. Бидэндээ хамт амьд оршигч эхэзнийг таньж мэдэн түүнийг улам илүү таньж мэдэж өөрийнхөө амьдралд түүний ивэлийг түүний авралыг хүлээн авах болтугай гэж эзний нэрээр өрөөж байна. Тэгээд бүгдээ хамтдаа эзний үг рүү дахин хандсан хандаа харцгаая. Тэгээд номлогчийн үгс номны 3-р бүлгийн 1-р эшлэл. Өнөөдөр бидний хамтдаа суралцах эзний үг байна. Тэгээд Тэнгэрийн доорх бүх юм цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ гэсэн. Бүгдээ хамтдаа нэг удаа хамтдаа энэ ишлэгийг уншиж байгаа. Тэнгэрийн доорх бүх юм цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ. Амен. Өнөөдрийн тусгай залбирлыг пастор Томаасан хийх болно. Өнөөдөр хамт эзэн талархан залбирцгаая. Их эзэн хайртай Аавны танд үнэхээр их баярлалаа. Эзэн өнөөдөр энэ ариун өдөр эзэн та биднийг таны нэрээр эзэн танд хүндэтгэл магтаалыг өргөх. Эзэн цагийн өсөчөөс амтандаа үнэхээр их баярлалаа. Эзэн өнөөдөр онцгойлон бид таны өмнө талархал өргөж байгаа учраас эзэн бид аврагдсан, бид таны хүүхдүүд болсон. Эзэн бид үнэхээр өргөжлүүлэн эзэн таны дотор танд үйлчлэх боломжийг өгсөн. Эзэн танд биднээс өнөөдөр онцгойлон талархан залбирч байна. Та биднийг аварсан баярлалаа. Та биднийг хайрлсан баярлалаа. Та бидний төлөө өөрийнхөө Есүс Христийг бидний төлөө илгээсэн баярлалаа. Эзэн таны ерөөл, таны ивэлийг бид нар юугаар сольж, юугаар ч худалдаж авах аргагүй учраас эзэн энэ бүхнийг та бидэнд ивэлээр ерөөл болгон өгсөн учраас Аава тандаа баярлалаа. Таны нэг хүсэл, таны хайр инрэлд үнэхээр их баярлалаа. Эзэн мөн өнөөдөр биднээс талархаж байгаа зүйл нь эзэн та бидний амжилт Монгол цуглааныг эзэн та нээгээд та өөрөө бий болгоод өнөөдрийн хүртэл 10 жилийн туршид та биднийг өдөрдөж, хамгаалж, хамт байсан эзэн танд үнэхээр их баярлалаа. Та бидэнд алсынхаараа та бидэнд мөрөөдлөг өгсөн учраас Аавандаа баярлалаа. Эзэн та бидэнд амьдралыг өгсөн учраас Аавандаа баярлалаа. Эзэн бидний танд өргөж байгаа бидний бүх талархал, бүх магтаалыг Бурхан эзэн та өөртөө хүлээн аваачаа. Эзэн энэ 10 жилийн туршид эзэн бидний амьдралд тохиолдсон тэр бүхий зүйл, сайн муу хийгээд сар зүйлүүд энэ бүхий зүйл бидний сайн сайхны төлөө бидний босгон байгууллагын төлөө эзэн танаас зөвшөөрөгдсөн, танаас үнэхээр өгөгдсөн зүйл хэмээн бид нар итгэж, бид нар таны өмнө талархан залбирanгуйж байна. Хайртай эзэн аав, 10 жилийн туршид бидний итгэж нарыг, бидний монголчуудыг та удирдан, та хамгаалж,
та өсгөж, та хөгжүүлж байсан эзэн минь танд баярлалаа. Эзэн минь энэ Монгол Цудаанд дамжуулан Жакогод амьдарч байгаа монголчуудын төлөө болоод Америкт тархан суурсан монголчуудын төлөө та өөрийнхөө ажлыг хийж байгаа учраас аав тандаа баярлалаа. Эзэн минь та бас бидний гимнүглийг уучлан өршөөж өгөөд энэ 10 жилийн туршид бид нар илүү их ажиллах боломжтой байсан боловч илүү таны алдрын төлөө үйлчлэх боломжтой байсан боловч бид нар аргасаар сууж байсан, бид нар залхуурч байсан та бидний гимнүглийг өнөөдөр та уучлан өршөөж өгөөд эзэн өнгөрсөн өдрүүдэд хийсэн бидний гимнүглийг та өнөөдөр уучлан өршөөж бидний зүрх сэтгэл бидний үнэхээр эзэн минь бүх зүйлийг та цэвэрлэн ариусгаж өгөөрэй хэмээн гуйж байна. Эзэн таваараа хамлан хийсэн таны өмнөрөөд гимшин гуйж байгаа, таны өмнөрөө залбирч байгаа тэгэхээр бүхэл хүмүүсийн гимнүглийг би уучлах болоо гэж хэлсэн. Эзэн танд үнэхээр их баярлалаа. Бид уучлагдсан, эзэн бид ариусгагдсан тэр зүрх сэтгэлээр өнөөдөр бид нар тань магтаал хүндэтгэлийг өргөж байна эзэн. Та өөртөө хүлээн аваач. Эзэн өнөөдөр бас бид нар энэ газар ирээд таны өмнө өөрсдөө хүсэл мөрөөдлийг эзэн минь таны өмнө өргөж байна. Бид өөрсдийнхөө залбирлуудыг бас таны өмнө өргөж байна эзэн. Та биднийг эзэн минь та өрөөж өгөөч. Та бидний амт Монгол Цудааныг өрөөж өгөөч. Бидний амт Монгол Цудааны бүх итгэгчдэрийг өрөөж өгөөч. Бидний амт Монгол Цудааны итгэгчнэр болоод итгэгчтэй минь гэр бүлийн дээр эзэн минь гэр бүлүүдийн дээр эзэн таны ивэл өрөөлөн дүүрнээс дүүрэн байх болтугай мэн гуйж байна. Бид нар эзэн минь таны бидэнд өгсөн алсын хараан дотор бид нар зогсож өргөжлүүдийн эзэн минь тэр алсын хараан дотор үнэхээр даргсан монголчуудаа Христийн дагалдаж болгохын төлөө эзэн минь та биднийг ажилуулж өгөөч. Та биднийг сургаж өгөөч. Та биднийг хичээрэнгүүлэн таны алдрын төлөө үйлчлүүлж өгөөч юм гуйж байна. Их эзэн аав минь танд баярлалаа. Чикаго дээр тархсан, Америк дээр тархсан, түүнчлэн эзэн энэ дэлхийд дээр тархсан монголчуудын төлөө бид нар хичээнгүүлэн үйлчлэхэд та биднийг ашиглаарай эзэн. Хайртай эзэн аав минь таны алдрын төлөө үйлчлэхэд хэрэгцээтэй бүх зүйлсээ та биднийг хангаж өгөөрэй. Явж үйлчлэх баяртуудад амжуулах хүмүүсийг та бэлтгэж өгөөрэй. Тэдгээр хүмүүсийг дэмжих бизнесмен хүмүүсийг та өрөөж өгөөрэй. Эзэн энэ газар бизнесийг эрхэлж байгаа бидний эзэн итгэж ахын дүүс нэмрийг та өрөөж өгөөд амжилтыг та шөөж өгөөч юм уу гэж эзэн. Таны амдрын төлөө явахаар таны баяртуудын төлөө зүтгэхээр суралцж байгаа бидний эзэн итгэж ахын дүүс нэмрэгдсэн эзэн таны алдрын төлөө суралцж илүү их зүйлийг сураад эзэн таны баяртуудын төлөө үйлчилсэн агуу үйлчлэгч нар болгон та биднийг босгон байгуулж өгөөрэй эзэн. Та бидний амт Монгол Цудааныг та бидний итгэгчдэрийг итгэжтэй гэр бүлүүдийг та өрөөж өгөөрэй. Бидний ирчүүдийн цуглаан, эмэгтэйчүүдийн цуглаан, бидний залуучуудын цуглаан, эзэн бидний идэр настай, эзэн бидний ян адалт цуглааныг та өрөөж өгөөрэй. Мөн эзэн бидний хүүхдийн цуглаанд үйлчилж байгаа бидний багш нар бүрийг та ажлан өрөөж өгөөрэй юм уу гэж эзэн. Хайртай эзэн аав өнөөдөр бид нар таны өмнө ирээд 10 жилийнхээ номерыг хамтран тэмдэглэж байна эзэн. Хамтран тэмдэглэж байгаа та бидний итгэж ахын дүүсний бүрийг өнөөдөр эзэн минь та өрөөж өгч юм уу гэж. Та өөрийн амар тайван, та өөрийн баяр хөөрөөр та өрөөж өгч. Хайртай эзэн аав минь бид нар энэ өдрийг таны өмнө талархалтайгаар баяр хөөртэйгээр бид нар тэмдэглэж хүсэж байна. Өнөөдөр энэ газар ирсэн бидний цуглаанд бас анх удаага ирж байгаа бидний Монгол ахын дүүсний бүрийн мэдсэн та өрөө ажиллаж өгөрөө юм уу гэж эзэн. Их эзэн аав минь танд баярлалаа. Өнөөдөр эзэн минь үг сургаал, өнөөдөр эзэн бүх зүйлээр дамжуулан эзэн таны ариун нэр алдар шуулгах тултгаа. Одоо эзэн бид нар танд өөрсдөө бэлтгэж ирсэн 11-ийн өргөл, талархлын өргөл, мөн бусад бүхий онцгой өргөлүүд эзэн минь таны мөрчрөө танд өргөж байна. Та өөртөө хүлээн аваач. Эзэн минь өнөөдөр бас танд өөрсдийнхөө өргөлийг, өөрсдийнхөө магтаалыг, өөрсдийнхөө залбирлыг өргөж байгаа. Энд сууж байгаа бидний тэр жахан дүүсний бүрийг та өрөөж өгөөд. Та Тэнгэрийн нүдийг нээж таны ивэл, таны өрөөл бидний итгэжтийн амьдрал дээр дүүрнээс дүүрэн асарх болтугай. Эзэн Есүсийн нэрээр ерөөн залбирэн гуйж байна. Амен. Бид нар өнөөдөр 10 жилийн он баяраар бас нэгэн цуглаан юм үргэлж хийгддэг нэг чухал зүйлийг бид нараас хийж байна. Энэ бол ариун зоогийн ёслол байна. Ариун зоогийн ёслол маань хамгийн анх эзэн Есүс Христийн ёслолыг өөрөө ихлүүлсэн байна. Есүсийг баригдах. Яг тэр чинь Есүс өөрийнхөө дагалдах шартаагаар суугаад тэр талах аваад өрөөгөөд дагалдагч нартаа тарааж өгөөд энэ бол миний та нарын төлөө өгдөг миний бие маа гэсэн. Тэгээд түүний дараа аган дарсгээд дагалдагч нартаа тарааж өгөөд энэ бол та нарын төлөө урсах миний гэрээний цус юм гэсэн. Тэгээд та нар намайг дахин ирэх үе хүртэл энэ зүйлийг
үйлдэж энэ зүйлийг үйлдэснээрээ миний та нарын төлөө зориулах миний биеийг, миний цусыг дурсан санаарай гэсэн байна. Өнөөдөр бид нар 10 жилийнхаа баярыг тэмдэглэхдээ бид өнөөдөр юг дурсан санах гэхлээр бидний төлөө өөрийгөө зориулсан эзэн Есүс Христийн хайр, түүний инрэл, түүний нэгүсэл, бидний төлөө өргөсөн түүний өргөлийг бид нар хамтдаа дурсан санацгаая. Энийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр ариун зам гэж хэлдэг. Эзний зам гэж нэрлэдэг. Энд антор цулааны маань дөрөнд баптизм хүртсэн гэдэг чинь энд оролцдог байна. Тэгээд бид ахынд 1-р Коринт номын 11-р бүлгийн 23-аас 25 дугаар эшлэлийг уншиж өгье. Энд өгчилсөн мэтлэг зэрэг учир нь эзнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Жохон хүү түүнийг баригдсан тэр шин эзэн Есүс талах аваад талархлаа өргөж хуваагаад энэ бол та нарын төлөөх миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлдэв. Тэрчлэн зоргон дараа мөн аяг авч. Энэ аяг бол миний цусаар тогтоодох шин гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо намайг дурсан үүнийг үйлдэсэн юм аа. Амен. Тэгээд бүгд өнөөдөр эзний бидний төлөө зориулсан тэр гайхамшигтай хайр нэрлийг бүгд хамт дурсан, хамт бүгд эзний цаг барьцгаа. Тэгээд бүгд баптизм хүртсэн гэж байна. Бүгд хамт энд оролцоо сууж чадаад 5 дугаар гарч ирээд эндээс яг хөглөр зэрэг талх аваад явсуулсан жиш бараа эндээс аваад эсний залбираад эзэн талархаад өнөхөртөөсөө шүсч байна. Тэгээд бүгд хамт залбираад ёслоо хэлцгээе. Хайр үйлээр дөрөв хайр инэрлийн бурхан эзэн аав таньд баярлалаа. Та өөрийнхөө Есүс Христийн дэлхийдээр бидний гимнүглийн төлөө та илгээж бидний гимнүглийг уучлахын тулд, бидний гимнүглийг угаахын тулд, цэвэрлэхийн тулд та өөрийн хүүг заалмаа дээр хадуулж түүний бие, түүний урсан цусаар дамжуулан бидний биднээс шийдвэрлийг чиглүүлж бидний гимнүглийг уучлсан эзэн бурхан аава танд үнэхээр баярлалаа. Өнөөдөр эзэн Есүсийн үйлдсэн энэ ариун зовны ёслолыг бид нар хамт мөн дурсан санаж эзэн бид нар антих Монгол цуглаан итгэж ахын дүүснийг бүр бид нар таны үхлийг бидний төлөө зориулсан таны зориулалтыг өнөөдөр бас бид нар дурсан санахыг хүсэж байна. Хайртай эзэн аав энэ ариун зовд оролцож байгаа бидний итгэж ахын дүүсний бүрийг та өрөө та эзэлж өгөөрэй. Их эзэн аав таны хайр ивэл таны инэрл уучлалыг бид нар өнөөдөр мөн дурсан санаж таны уучлал таны хайр инэрлээс бид нар бас дүүрж бусдыг бид нар бас уучлах бусдыг хайрлаж таны хайр инэрл дотор бид нар хичээнгүйлэн амьдрахад та биднийг өрөөж өгөөрэй. Их эзэн аав тань баярлалаа. Бүх алдар эзэн зөвхөн тань байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Тэгээд өдөр тавтар ортой зогсоод тэгээд дор бүрээ залбираад тэгээд өсөж байна. Тэгээд талхаартай дараа. Хоёр талаас гарч ирээд энэ ч камерт орчихсон бүгдээ бол тэргээр буцаах байхгүй тийм. Ясаа гарч ирээд тавтаар үйлдэл зогсоод стенд шилжиж. Тэгээд дор бүрэн залбираад тэгээд дуртай сууж чана.
өөр өөртөө тус мөрцөж байна. За, харин ч оролцоо хүмүүс байна. Өдөр хамтдаа залбирцгаая. Их эзэн хайртай аавна танд баярлалаа. Эзэн өнөөдөр бид нар 10 жилийн аав барай тэмдэглэнгийн өмнө эзэн таны бидний төлөө зориулсан таны гайхамшигтай зориулалтыг тань бас дурсан санаж таны бидэнд тушаан хийсний дагуу бид нар ариун зоогийг бид нар хамтран хүртэж байна. Эзэн таны биеэр таны цусаар тогтоодох тэр шинэ гэрээ биелэлээ болж эзэн түүгээр дамжуулан бид нар ам амьдралыг авч авралыг авч бид нар ариусгагдан Бурхны хүүхдүүд болсон учраас аав тандаа баярлалаа. Эзэн биднийг үнэхээр өргөжлүүлэн эзэн таны дотор итгэлээрээ бат зогсож эзэн таныг энэ дэлхий дээр ирэх үе хүртэл бид нар хамтран өдөр бүр таны дурсан санаж эзэн тань талархал өргөн амьдрахад та бидний амьд монголчуудаа итгэж ахын дүүсний бүрийг та өрөө ажиллаж өгөөрэй. Танд бүх алдар магтаалан дагуултгаа эзэн Есүсийн нэрээр талархан залбирanгуйч байна. Амен. За 10 жилийн өмнө баярын мэнд хүргье. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. За залуу бид нар ихэвчлэн дунд сургуульд байхдаа хурдан сургуулаа дуусгаад цалин хөрстэй ажил төрөлтэй болох юмсан гэж их мөрөөддөг. Хэрэв мөнгөтэй болчихвол дуртай бүх юм аавна гэж боддог. Тэгж мөрөөдчихсэн бол гараа. Та нарыг юу авахаар төлөвж байсан чи би таач чадахгүй л дээ. Бид тэр ойролцоо байгаа гэж бодчих. Миний хувьд том өдөр бидний амьдралыг үнцэнтэй болгож байгаа зүйлс юу вэ гэдгийг бид мэдэж бас түүнийхээ утга учирыг бид нар өөрсдөө амьдралд үргэлж мэдэрч явах хэрэгтэй. Бүгдээ дэрэгд байгаа найз хаалж ирэхгүй. Та энэ дэлхий дээр амьд байхаар утга учиртай юм шүү гэж хэлэхгүй даа. Би дахин хинж тохиолдлоор энэ дэлхий дээр газарддаггүй маа. Өнөөдөр Америк нэгдсэн улсад тэр тусмаа Чикаго хотод энд байж өнөөдөр бүр та миний сургаалыг сонсож байгаа нэг тохиолдол ерөөс биш. Ердөө чи тохиолдол биш. Та өнөөдөр энийг сонсох ёстой учраас өнөөдөр Бурхан танд зориулсан үг байгаа учраас өнөөдөр энэ газар ирсэн би эргэлзэв. Бүгдээрээ надтай хамт залбирцгаая. Зөвхөн тушаа гараа тавиад намайг дагаад залбирахгүй юм. Бүхнийг бүтээгч Бурхан минь. Намайг энэ дэлхийд төрүүлсэнд баярлалаа. Яг одоо та миний зүрхэнд өөрийн үг сургаалыг айлтарч таны үг намайг хүчрүүлж итгэл найдвараар хангаж урам зоригтой байхад тус толтгой. Мэрэгэн ухаанаар хангах болтгой. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Өнөөдөр Есүс Христ итгэж хүний хувьд зөвхөн Есүс Христ итгэж хүний хувьд биш дээ бас зөвхөн хүний хувьд та мэдэж амьдрах ёстой 3 чухал зүйлийг хэлж өгнө. Өнгөрсөн 10 жил Антиох Монгол чуулганд дамжуулж эзэн маш олон хүмүүс өөрийн сайн мэдээг хүргэсэн. Авралыг хүргэсэн. Өнгөрсөн 3 жил магадгүй бид олон зүйлийг өнгөрсөн 10 жил магадгүй бид олон зүйлийг энэ сүм чуулганд ирээд пасторуудынхаа ахлагчдын сургаалаас бид нар сонсч байсан. Бид нар Библийн Бурхныг таньж мэдчихсэн. Харин бид нар ирээдүйд цаашдаа Бурхныг алдаршуулан амьдарч өөрийнхөө амьдралыг илүү утга учиртай үнцэнтэй байлгах хүсчээр та энэ 3 зүйлийг үргэлж санаж явах хэрэгтэй. Энэ 3 зүйлийг мэдэх хэрэгтэй юм байна уу? Амен.
За би өнөөдөр мэдээж хоол мол янз янз юмар таны хэлдэг. Шаардлагагүй дээ. За нэгдүгээр өнөөдөр би маш товчхон гурван чухал зүйлийг хэлж өнөөдөр сургалтыг өндөрлөө. Нэгдүгээр Есүс Христийн бидэнд хэлсний дагуу бид гэрэлтэж амьдрах ёстой байна. Гэрэлт. Бүгд дэрд оноос тавихгүй гэрэлт. Матай номын 5:16 дахь хэлсэн байна. Бид гэрэлтэж амьдраа гэсэн. Бурхан бидний сайн хүмүүс бидний сайн үйлсийг хараад Бурхан эзэсгийг минь алдаршуул болно гэсэн. Бидний энэ дэлхийн энэ хорвоогийн гэрэл бас давсан байж амьдраарай гэж хэлсэн бид загсан байна. Одоогоос нэлээд олон жилийн өмнө дөө 18 жилийн өмнө байна бодоход 17 ч юм уу 95 он 94 он 95 он ч юм уу за тэр хайцаа 95-аас 94 он шилжих тийж байна. Нэг гадаадын миссионер Орос Бурханы үйлчлэгч. Тэр гайхалтай номлогч хүн л дээ. Энэ хүн миний төлөө залбирсан. Тэгээ залбирч яваад юу гэж хэлсэн бэ гэхээр Батулдаа Бурхан чамд өөргөө үгийг хэлж байна би итгэж байна. Бурхан чамайг гэрэл болгож асаана гэж. Тэгээд чамаар дамжиж олон хүнийг бас гэрэл болгоно гэж Бурхан хэлж байна гэсэн. Энэ үгийг сонсоод би урам зориг авснаа дурамжсан байгаа. Баярлалаа. Үнэхээр большое спасибо. Очень хорошие слова, тийм үү? Маш үнэхээр сайн үг, үнэхээр гайхалтай өгнүүд. Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүй. Би гэрэлтэн гэж юу харав бэ? Арай жоохон гэгээлэг царайтай хүн байсан бол тэр үг зохин байсан баг тийм үү? Одоо манай энэ шиг энэ тийм билээ? Баяраа шиг энэ бол гэрэлтэж шít. Зүгээр байгаад гэрэлтэж би хичнээн гэрэлтгэхэд ер нь бол хэцүүтэй. Харин би тэнд нэг зүйлийг ойлгоогүй. Энэ миний хэрхэн харагдаж байгаа тухай яриаггүй. Энэ миний дотор Бурханы асааж байгаа зүйлийг тухай ярьсан юм. Амен. Өнөөдөр бид Христ итгэгч байсан, Есүс Христ итгээгүйч байсан. Бид нар энэ дэлхий дээр гэрэлтэж амьдрах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Амен. Бид гэрэлт гэдэг нь та юутай бас та ямар их мэдэлтэй та ямар ажил хийдгөө гэдгээр чинь үл шалтгаалж байна. Яг бол таны гэрэлтүүлдэг зүйл таны дотор байдаг. Бурхан бидний дотор өгсөн энэ амьдрал үргэлж гэрэлтэй байх ёстой. Тэгээ өнөөдөр би онцгойлон гэрэлт тал дээр нэг чухал зүйлийг хэлж өгмөр байгаа. Зөв амьдрал бол жихэн гэрэл юм аа. Өнөөдөр дээр байгаа зөв амьдрал гэрэл юм аа. Нэгдүгээр Тесалоник номын 4-р бүлэг дээр гэж хэлсэн байна. Нэгдүгээр Тесалоник номын 4-р бүлэг дээр. Эцэст нь ах дүү нараа та нар Бурханд яаж таалагдж, яаж явах ёстой талаар биднээс заавар авсанчлан үнэндээ тийхүү явдагчлан та нарыг улам илүү болоосоо гэж бид эзэн Есүс дотор та нарыг гуйж ятгах байна гэсэн. Бурханд таалагдж, хэрхэн амьдарч болохыг та нар сурсан бол, яг түүнийг мэдсэн бол тэгж амьдраач гэсэн. Бурхан таалагдж амьдрах нь өдөр бүр бидний сонголт байдаг юм. Нэгэн номлогч хэлэхдээ өглөө бүр бид нэр эйдэн цэцэрлэг модны жимстэй модны дээр сэрдэг юм аа. Бид нар тэр жимсний модноос идэх үү, эсэдэх үү гэдэг өдөр бүр бид сонгодгоо гэсэн. Тэгэд өршлүүлэн би нэшлэг уншиж. Учир нь бид эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу вэ гэвэл та нар садар самууныг төвчиж хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдхийг мэдэж ингэхдээ Бурханыг мэдтгүү харин үндэстэн мэд дачаагүй хүсэл дотор биш юм аа. Мөн хэн ч үүнийг зөрчиж энэ хэрэг дотор ах トゥ уг мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урд хэлж чухалчлан анхааруулж байсанчлан энэ бүхний төлөө өшөө авч эзэн юм аа. Энэ ишлэл бидэнд маш хатуу, маш чанга нэг өгүүлбэрийг хэлж байгаа. Эзэн өөрөө өшөө авах болно шүү. Ах トゥ нар бид биенийгээ бэхэлж болохгүй маа гэсэн. Бид энэ дэлхий дачаагүй хүслээр удирдуулж амьдрахгүй гэсэн.
Бурхны хүсэл бол биднийг ариусгал дотор байгаасаа. Бидний садар самууны эсрэг амьдраасаа гэсэн. Бид тачаагүй хүсэл гэдэг энэ зүйлийн тухай ярихдаа энэ зүгээр нэг завхаарлын тухай эсвэл садар самуун кино үзэх тухай яриаг энэ нь мөн бид нар зүрх сэтгэл оюун бодол амнаас бусдыг үл хөндлөсөн дормжлог үг хэлгийг гарах тухайч бас өгүүлдэг. Бид нар аливаа зүйлд шунан дачаад хүсэх тухай бас өгүүлдэг юм. Харин эзэн өшөө хавч байх юм. Бид нар би ойн баярын энэ гайхалтай баярын өдөр танай зарим бодож болох юм. Уулнастай та нар жикашуул гэсэн гоё сургаал заачих багч утсан чи юу вэ? Эцэг өшөө авах шүнтэр гэж сүтүүлээд ямар хэцүү болж байна гэж бодож яж байна. Бурхан таныг гэрэлтэж амьдрах гэж тушаахтаа таныг зөв амьдраасаа гэж хүссэн. Амен. Бид зөв амьдралаар бусдаас ялгарх болно. Бид нар юугаарч ялгарх. Нэрш. Ер нь Монгол хүмүүсийн нэг онцлог байдаг. Бус хүмүүсийн өмсдөг зүйлийг өмсмөр байна. Та нар дэлгүүрт орохоор тэгж боддог гэсэн. Би маш олон хүмүүсийн амнаас тэгж сонсч. Ялангуяа Улаанбаатар тийм үү? Дэлгүүрт орохоор хүмүүс ч одоо хоёул. Гэтэ энэ нэг хэм дорж нэр өмссөн байсан юм. Яах юм бэ? Тояа яг адилханыг өмссөн явж илээ яах юм бэ? Хэний ч өмсөөгүй мэл өмсгöd байдаг. Хэний ч бариагүй мэл барьчмаар байна. Хэний ч хараагүй нэг бас харчмаар байна. Тэгээ бид нар ямар нэгэн зүйлийн хамгийн анхны мэдээлэл чинь болж байжмаар байна. Ховж ивч байсан. Сайн сайхан ивч байсан гоо. Сонсоогүй юу? Бүр баярлаад яриад. Тэр чинь тэгсэн гэж юм. Энэ хүмүүс энэ ялангуяа монголчуудын онцлог гэж. Өнөөдөр энэгээр бид нар өрсөлдөхгүй. Бид нар юутай байх вэ? Юу болох вэ гэдэг дээр бид нар өрсөлдөхгүй. Харин зөв амьдралаа бид нар дэлхийдээ тулалдах болно. Хэмжээс нэгдүгээр өөрийнхөө амьдралыг үнцэнтэй болгож, өөрийнхөө амьдралыг үнцэнтэй гэж харж мэдрэж амьдрах нэг дэх зарчим гэрэлтэж амьдрах зарчим юм байна. Өнөөдөр дэгдэгоонаас дамжуулахгүй та гэрэлтээрээ хоёр дэх зүйл. Нэгдүгээрт нь би таны тухай ярьлаа тийм үү? Хов хүний чинь байна. Таны харагдах төрх ямар байхаас үл хамаарч таны дотор байгаа зүйл гэрэлтэх болно гэсэн юм байна. Та гэрэлтээрээ та үнэхээр гэрэлтээр та асаар амин. Хүмүүс таны амнаас гарч байгаа үг, хүмүүс таны хатснаас, хүмүүс таны үйлдэлээр, хүмүүс таны амьдралын хэм маягийг харж тэнд гэрэл гээгээ байгааг харах болтгоо. Ямар ч жижигэн лааны гэрэл түнээр харанхууд асдаг гэдэг үг. Та нар лаа асаахад асахгүй байна. Яасан бэ? Яагаад гэвэл хитрхи харанхуй байна гэж хэлж байгаа сонссноо. Маш их салхитай үед лаа асахгүй ч тохиол байна л да. Харин салхинаас хамгаалахыг асдаг тийм үү? Хитрхи харанхуй учраас лаа асаагүй маа гэдэг үгийг хэний хүн хэлэх юм бол та тэр юу гэж бодох вэ? Энэ нь бид нар мата. Энэ бол нотой гэж байна, тийм үү? Яг энийг бид нар ингэж ойлгодог. Амьдрал нийгэм ямар ч харанхуй байсан. Маш олон зүйл таны хүснээс эсрэгээр хэрэгжсэн ч гэсэн. Олон хүмүүс таныг уруу татаж, эсвэл таны найз нөхд бүгдээр л гин нүгэлд худгалдаж байсан ч. Харин та тэр бүхнийг сөрж зогсох. Тэгээд та өөрийн гэрлийг асааж чадах. Тэр лав та байгаас. Та ямар ч жижигхэн байх. Хүмүүс таныг харахтаа энэчтэй гэж үл тоодогч байж болно. Харин таныг асах үе ямар ч харахгүй таныг зогсож чадахгүй. Амен. Эмчээс гэрэлтээр хоёр дахь зарчим бид нар өөрсдийнхөө амьдралыг илүү үнцэнтэй болгодог хоёр дахь зүйл. Бусдыг босгон байгуулж амьдрах юм. Бусдыг баярж байгуулах, бусдыг
ноцлыг гэдэг хүмүүсийн тухай ярьж байгаа шүү дээ. Баяшин сав бариад яваад байгаа гэж барьж байгаа хүмүүс нь өөрсдөө бариараа гэхдээ бидний амьдралын хамгийн гайхалтай зүйл хүмүүсийг босгон байгуулах юм. Нэгдүгээр Тесалоник номын 5 дугаар бүлгийн 11 дэх эшлэлээр ингэж хэлсэн байна. Тиймээс та нар одоо ч үлдэж байгаа шигээ нэг тайлгаруулж нэг барьж байгуулах тун гэсэн. Бид нар шинэ он гараад эсвэл ямар нэгэн шинэ баяр ёс болсны дараа тэгэл нэг л их олон шинийн болох болов гэж хоригддог. Харин Библиэлд бид өнөөдөр юу хэлсэн гэхээр та нар одоо үлдэж байгаагаа өргөжлүүлээд хийгээд байх болно гэсэн. Магадгүй та нарын сэтгэлийг гжигдүүлэх маш онцгой сонин сайхан шинэ юмыг харахгүй байж болно амьдралдаа. Гэхдээ одоо хийж байгаагаа улам илүү сайн хийх сурах хэрэгтэй гэсэн. Нэг тайлгаруулаарай гэсэн. Тайлгаруулаарай. Бид нарыг тайлгаруулж, бие биенийг урамшуулдаг газар бол энэ Христ итгэл. Энэ бол эзэн, энэ бол Бурхан байх болно. Бид нар биенийг тайлгаруулсан шүү дээ. Өнөөдөр Христ итгэж бид нар хамт цуглах үед биенийг өөлдөг, биенийг шаалдаг, эсвэл биенийг үл тооддог биш. Харин биенийг жинхнээс нь тайлгаруулдаг, биенийг болцолгүйгээр хүлээж авдаг. Энэ хамт олон энэ гэр бүл байх ёстой. Чуулган гэдэг бол бидний сүнсний гэр юм. Тийм учраас Библи хэлэхдээ бидний Бурхны гэр бүлийн гишүүд болсон гэсэн. Бид нар Бурхны гэр бүлийн гишүүд байна гэдэг нь бид нар өнөөдөр ах дүү, эгч дүү болсон. Амен. Бүгдээ хажууд байгаа найзтай бүгдээ нэг гэр бүл болсон юм байна шүү дээ. Нэг гэр бүл. Манай монголчууд энэ тэнд уулзаад жоохон удаа яриад ихээр хамаатан цатан болчиход байгаа тийм үү? Санаж байгаа. Тэр хэсэг хүмүүс нэг ширээ тойроос суусан 10 хүн ширээ тойроос суугаа ярих бол тэр дотор 2 хүн ямар ч гэсэн хол юм уу ойрын хамаатан болоод гараад ирдэг. Догооч. Удаа ярив. Тэрийг чи мэдэх юм уу? Танаа хаанаас тэндээс үү? Тэр баг тэнд тийм хүн байсан. Тэр чинь манай нэг ахс. Тэр дэш манай тэр хүн тийг суугаад энэ чи ингэ суугаад гэж явсараа. Тэгээд үстэй хамаатан цатан ураг төрөл болчихсон байх. Харин өнөөдөр бид нар химээр хаан хинтээ суулсан тэгээд тэрүүгээр дамжиж ураг төрөл болдохгүй биш. Бид нар Есүс Христээр дамжуулж бид нар нэгэн гэр бүл болсон. Бид биенийгээ харангуйгээр тайлгаруулдаг. Ер нь биенийгээ урамшуулж тайлгаруулах үгийг бүх харамлаар манай монгол хүмүүсийн нэг чанар байдаг л да. Тэгээд би тэрийг бүр муу ч гэж хэлэхгүй эсвэл тэр үснэ гайхалтай сайхан ч хэлмээр. Өөр заримдаа бид нар Магдалины үгийг их хойрог хэлдэг. Зэмлэлийг юм уу буруу шалтын үгийг юусэн харамлдаг. Бид нар хүмүүсийг магтахаар цаасан малгай хүмүүс чинь нөгөө бодчихвол гэж одоо энэ магтахгүй. Тэр нөө ойлгож байгаа гэж одоо дуугаа байждаг. Заримдаа бид нар барууны хүмүүсийг сонсоод Америкчуудыг муу сонсоод байхад тэд хитргийг магтаад байгаа юм шиг. Заримдаа дургу өрмөрч юм шиг. Зөвхөн нэг жоохон нэг юмыг ийш ингээд болоод "Wow, so good" гэх. Тэгээд аюу бүтэл моттой ийш ингээд тавьж байгаа юм ямар сони. Би нэг дэсид явжсэн чинь тэр нэг ихч нэг байгууллага ажил дороод удааг байхдаа эхний 7 хоногт жоохон өөрчлөлтүүд хийсэн гинэ. Тэр хүмүүс ерөөсөө тэр тухай ерөөсөө боддгоо байсан юм. Тэнгүүд цэцгийн вахта цэцгийн хажуудаас жоохон хажуудсан бол тавиад нэг сандлын жоохон наашнл гаргасан чиглэлийг жижигхэн өөрчлөсөн. Тэнгүүд маргааш нь ажлын хүмүүс орж ирэхдээ дараа нь харахад бүх тэрийг анзаарсан гэдэг. So good гэж баяр хүргээд чи ямар чикавал гэж тэгээд нөгөө баярлалаа гэж. Юм сүртэй ээж. Хоёр хаалт юм чинь ингээд тавьчихад чинь нөгөө тийш нь харуулчих чинь юм сүртэй. Манай монголчууд нэг тийм ер нь аливаа зүйлийг үнэлж байгаа чинь заримдаа үнэлж байгааг хэлдэг. Заримдаа жижиг юм гэдэг тэр бүгдээр л ажил хийх юм чинь тэгээд бид нар өсөөд бас талархаж мөнхийн дөхөнийг үнд урам чаддаггүй. Бид нар урам өгч чадах хэрэгтэй. Тэгэхээр шүүмжлийн үг харан байгаа. Урмын үг өгөөмөр байгаа. Амен. Тэгвэл бид нар биенийг урамшуулж, биенийг тайлгаруулах. Тэгээд тайлгаруулна гэхээр заавал уйлж үнцний хүнийг мөрөн дээр ингээд айтгараа. Бид нар хин нэгэн хүнд урам өгч тэнийг тайлгаруулдаг. Өдөр одоо хажууд байгаа хүнийгээ тайлгаруулцгаая. Урамшуулцгаая. За.
яаж ч автоматар ингээ хэлсэн чинь сонир байна уу тийм үү? За мэдээж хажууд байгаа урамшуулж тайлбарлуулаад гэхээр бид нэр тухайнтай холбоотой сайн сайхан юм хэлэхдээ болох эсвэл бид нэр маш энгийн хамгийн энгийн зүйлс өнөөдөр тантай хамт байгаад маш баяртай байна. Баяр хажууд байгаа өнөөдөр тантай хамт байгаад баяртай. Хүмүүс тантай уулзаад сэтгэл хангалуун байдаг юм байна. Хүмүүс эргээд бас тантай уулзах хүсдэг байгаас. Ялангуяа бид нар итгэлийн гэр бүлийн хувьд бид нар хамтдаа сүмийн итгэгчний хувьд бид нар биенийгээ тайлбарлуулж чаддаг, бид нар урамшуулж чаддаг байгаас. Тэгээд бид нар нэг нэгээ барьж байгуулгаа гэсэн. Эхнэр бидтэй гэр бүл болсноос хойш ерөнхийдөө энэ жил юу лээ? Нэг удаагүй байна. Манай гэр бүл болсноос хойш удаагүй 18 жил болжээ. Одоо 18 жил гэсэн. Энэ богино хугацаанд ер нь 4 хүүхэдтэйсэн байна. Дандаа эрэхтэй хүүхэд. Хамгийн сүүлийнх нь одоо 12 жилийн дараа тэрний дээдлэг нь 12 настай, 13 та тэгээд 12 дараагийн гарсан. Эхний хүүхдүүдтэй бид нар өөрсдөө залуу байсан учраас ерөөсөө анзаараагүй. Тэгээд бараг өөрсдөө зөнгөрөөл өссөн юм шиг. Санахгүй байхгүй. Нэр шүү. Зарим нэг ослог юм дээс хана. Тэгээс ерөнхийд нь санахгүй. Тэгээд нэг мэтгэд ингээд тэ том болцсон. За. Одоо бид нар яг сүүлийнхаа хүүхдээ сүүлийн гэж бодоод байгаа шүү дээ. Нэг охинтой болчихвол зүгээр л шүү дээ. Манай эхнэр хамгийн гол нь юу хэлсэн гэхээр энэ төсөл дууссан гэсэн үг байна. За. Одоо энэ баг хүүдэрээ болоод их онцлог байна. Яг шинэ хүнийг бид бүтээж байгаа гэдгийг харж байна. Тэр зөв төрүүлсэн байгаа нь хангалттай биш шүү дээ. Эцэг эхчүүд ингэж ярихад байдаг. Биеийн төрүүлэхээс ухааны төрүүлэх юм байна дөө. Энэ юу н хариуцлагаас сухтаач. Ер нь бол хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хүмүүсийг хийдэг үг юм шиг байна. Тэр хариуцлагаас сухтааж байгаа хүмүүс. Бид нар биеийн төрүүлсэн чинь бас ухааны төрүүлнэ. Хүүхдэд бид нар ямар хүмүүжил өгөхөд эцэг эхчүүд байдаг шүү дээ. Харин бид нар нэг сайн хэрэглэж чадаагүйс болоод хүүхдүүд маань янз янзын зан ааштай болдог юм шиг. Тэгээд одоо баг хүүхдээр тэр төслийг маш сайн хэрэгжүүлж байна л да. Одоо нэг нас 8 сартай байгаа. За одоо энэ үед энэ хүүхдэд юу бид нар ойлгох хэрэгтэй, юу заах хэрэгтэй. Одоо их суралцж шүү дээ. Тэгээд тэр хүүхдийн хийж байгаа, аяглаж байгаа байдал бүхнийг бид нар анзаарч тэр хүүхдийн ирээдүйг бас ингээд тааварлж байна. За энэ хүмүүс ийм болох юм шиг. Юу ийм чадвартай болж байгаа юм шиг, ийм дуртай болж байгаа юм шиг. Ерөөсөө нэг 5 сараас гэхээр бөмбөгийн дуртай болчихсон. Эрэгтэй хүүхдийн занд. Гэтэ машин тоохгүй хамгийн. Машинаар ингээл ямар ч байх. Машин хараад өшөглөн зүг. Тэгээд харин телевизээр ингээд хөл бөмбөг юм ямар нэг бөмбөгтэй спорт явж байгаа тохиолдолд ингээд сонг солонгод уцаагаад иргүүлж байна. Энэ тийм спортын дуртай байгаа юм уу? Бөмбөгийн дуртай. Яг ихтэй бөмбөөр тоглох дуртай. Одоо энэ хүнийг бид нар барьж байгуулах. Хүнийг барьж байгуулах гэдэг нь үнэхээр гайхалтай. Энэ үнэхээр ерөөлт явж байна. Энэ хизээч үл мартагдах тусамж. Энэ бол гайхалтай. Бид нар өөрсдөө өөр хүмүүсийг хийж барьж байгуулдаг. Бид нар бас бие бинийгээ барьж байгуулдаг. Сүмийн итгэгчдийг пасторууд барьж байгуулдаг. Сүмийн ахлагчдыг барьж байгуулдаг. Тэднийг урамшуулж, тэднийг үг сургаалаад тэднийг барьж байгуулдаг. Эмчээс амнагт биенийгээ барьж байгуулцгаа. Амен. Үнэхээр биенийгээ барьж байгуулцгаа. Бидний биенийхээ төлөө чин сэтгэлээсээ хэлсэн нэг үг бидний амьдралыг өөрчилдөг. 93 оны 100 манай нэг итгэлийн найз одоо манай сүмийн гишүүн Байка гэдэг. Үнэхээр гайхалтай. Энэ найз маань надад юу хийжсэн гэхээр 93 онд надад юу хийжсэн гэж. Би тэр үед 92 он Судаанд ирсэн л дээ. Гэхдээ нэг л өөрчлөлтөөр байсан. Тэгээ миний хэл яриа нөө итгэж биш хэл яриа хэвээрээ байсан.
итгэж болоод ирсэн дараа бидний хараал их нь багасдаг шүү дээ. Бид багасааг үсэн. Нэг үг хэлээд иш, нэг үг хэлээд пэ. Иш пэ гэдэг үг үргэлж үгийн ихэнд эсвэл төгсгөл явж байдаг тийм үү? Тийм байсан. Тэгсэн нэг удаа баян намайг дагуулад тэнд би юм дээр анзаарсан гэхээр итгэж хүмүүс бүгдээ суугаад ярьж байгаа залуучууд. Би юм ярингууд нөгөөд ч сонь царайлаа. Өөр нэг хараад инээлтэй та намайг гадуур хадгалж харагдсан. Тэгэл намайг юм ярингууд би энэ сонь харцгаа. Би ер нь жоохон тийм мэдрэмжтэй хүн л дээ. Миний нүдүүдийг хараад мэддэг байна. Энэ хүн яг хичээлээ шүү. Тэгээ пастор болоод сүүлийн олон жил энэ пастор үс хийгээд бүр илүү мэдрээд байж. Тэгсэн би гайхаад энэ нөхдөд ямар өвддөг вэ? Нэг сүлдө цуглаан дээр чинь би юм хараад ийшээ хайртай шүү мэртэй шүү гэсэн. Гараад ярьсан чинь би юм хараад өдөр сонь болцоо. Тэсээ баяг над хэлж яагаад тэгээд байгаа юм? Баяг намайг дагуулаад хүмүүс сайдуу авч яваад хүмүүсийн дээр хэлж мэдэхгүй баягийг соёлтой авч яваад гэсэн бодлоо. Минийс нэг зүйл Библиэд хэлдэг нэг булгийн ихээс бохир цэвэр ус зэрэг гардаг байдаг. Чиний амнаас бохрыг багтах үг бусдыг хараах үг зэрэг гарч болохгүй гэсэн. Амен. Чи нэг энэ амаараа чи бохрыг магтчаад дараа нь яг энэ амаараа хараалын үг хэлнэ гэдэг нь сайн зүйл биш дээ гэсэн. Яг энэ дээр үгсэн шүү дээ. Нэг булгийн ихээс цэвэр бохир ус зэрэг гардаг нэг. Энэ үг одоо хүртэл би мартаагүй. 20 жил өнгөрсөн. Би мартаагүй. Энэ үг намайг тэнд өөрчилсөн. Тэр цаг учраас эхлэн би өөрөө үг хэлээрээ дүгнэлт хийж гисэн. Би иш пэ гэдэг үгийг хэлэхэд орон би золиг гэдэг үгээр орлуулж байсан. Тэгвэл одоо миний хамгийн хэрэглэх үг золиг. Тэгээд заримдаа нэг удаа манай нэг хүн маань алин ч гэсэн хүмүүс нэг ингэ ярьж нэг золиг гэдэг юм байхгүй. Одоо төршин настай хүмүүс юу яриад байгаа юм шиг. Тэгсэн чи би өөрөө хэлдэг байгаа. Энэ хүүхдүүд ахцгийнх нь юу гэвэл тойл гэж ярьдэн шүү дээ юм уу? Тэгэж та нар хүүхдүүдээс нэг сонир үг сонсоод байвал та нар өөрсдөө хэлдэг гэсэн үг шүү. Таны хэлдэг үгийг чи хүүхд хэлнэ гэж байх. Тэгэхээр хань нөхд та өөрийнхөө итгэлийн гэр бүлийн гишүүдээ хайр дотор тэдний чистэлсээ гэсэн үг гэдэг барьж байх. Тэгвэл баялагын 20 жилийн өмнө хэлсэн үг намайг хэл яриагаа захирагддаг намайг барьж байгуулсан. Амен. Амен. Өнөөдөр хэн нэгний хэлэх үг бас хэн нэг хүн та чистэлс хэлэх тэр үг хэн нэг босон байх болно. Амен. Мөн дараа 95 онд би баян үйлгээд авралын зар тарааж явхад надад хандж хэлсэн тэр мөнх чулуун гэж итгэлийн нэгэн найзын хэлсэн үг бас намайг барьж байгуулсан. Тэр надад юу хэлсэн бэ? Чи их цантай, чи хуваач хийсэн, чи бардам гэж хэлсэн. Энэ гайхалтай үгийг би тэр их сонсож байгаа. Хамгийн анх удаа би тэрийг сонссон. Eerst итгэхээс өмнө намайг хэн ч их цантай бие тоосон болсон гэж хийж байгаа хүн болгонд намайг ханшаартай гэж хэлсэн. Багш нар хүртэл намайг ер нь ханшаартай гэсэн. Нэрс. Харин анх удаа би нэг эмэгтэйгээс энэ сонин үгс. Би энэ үгийг Библиэлд уншаад хүмүүст хэлчихсэн. Та их цантай байж болохгүй, бардам байж болохгүй гэж ярьжсэн юм. Гэтэл энэ үгийг надад хандж ирсэн. Чи бардам хуваач их цантай. Чи нэг хүндээ боддог гэж. Намайг ямар нэг уурлуулсан гэж юм. Бухимдуулсан гэж. Тэгээ би тэр эмэгтэйд юу гэж хэлсэгээр шарап. Шарап чамд ямар хамаатай. Өөрөө хийчээ. Маргааш нь яг адилхан үг надад хэлсэн. Хоёр дахь удаа энэ үгийг сонсгол миний зүрхэнд маш хүчтэйгээр энэ бол би энэ илчилт энэ ойлголт надад ирсэн. Тэрнээс би өөрөө тэгж харж байгаа гэж байна. Тэгээд би хөөсөн, би гимшсэн, би залбирсан. 95 оноос эхлээд миний зүрх сэтгэл дотор Бурхны мэс заслын ажил хийгдэж ирсэн. Миний дотор баян бардам зан хувайчсэн нэр төрөө бодож энэ чанаруудыг устгах ажил хийж эхэлсэн байна. Одоо ч явж байгаа да. Тэгээ 95 он бисаас амжилттай болоод одоо зүгээр болсон гэж би хэлээгүй шүү. Одоо л байгаа. Одоо л заримдаа би нэрээ боддог. Одоо л заримдаа надад жоохон бардам зан гардаг. Одоо л заримдаа би хувайчсэн үйлдэлүүд хийсэн хэвээрэл. Гэхдээ 95 онд анх сонсчихсныг бодвол хамаагүй багсан. Тэр энэ үг
намайг барьж байгуулсан. Амен. Энэ бичсэн олон жишээ бид хаартай хуваалцах болно. Олон хүмүүс, олон итгэлийн хүмүүс намайг эзэн дотор босгоход минь барьж байгуулахад нь тусалсан. Бид биеийг барьж байгуулсан. Амен. Хамгийн сүүлд нь 3 дугаарт бид өөрсдийн амьдралыг үнцэнтэй болгох гэж нэгдүгээрт нь юу гэлээ? Гэрэлтэж амьдраас. Хоёрдугаарт нь юу гэлээ? Бусдын төлөө амьдраас. Бусдыг босгон байгуулж амьдраа энэ үнцэнтэй байх. Гуравдугаарт нь Бурханаас имэж амьдраа. Амен. Өдөр дээд дугаараас Бурханаас имэж. Үүс намын 2 дугаар бүлгийн 42-аас 43 дээр ингэж хэлсэн байна. Үүс намын 2 дугаар бүлэг. Тэд байнга элчнэрийн сургаалыг сонсож бас нөхөрлөж далхуугааж залбирцгааж байлаа. Хүмүүст айдас байлаа. Элчнэр олон гайхамшиг тэмдгийг үзүүлж байна. Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа. Үлэмжийн юу байсан? Айдас. Хүмүүст айдас. Айдас гэдэг нь одоо яана ханаас юу хаад ирэх вэ гэсэн айдас нь хоёрыг биш. Энэ айдас гэдэг нь би Бурханаас имэх ёстой. Бурхан амьд бөгөөд Бурхан бас өөрийнхөө мотрыг миний амьдралд харуулт юм байна гэдэг нь мэдлэгээс ирдэг. Бурханд итгэлээс Библи хэлэхдээ муу ёрын сүнс хүртэл сатан хүртэл Бурхан байдаг гэдгийг итгэдэг бөгөөд тэр жичирдэг юм аа гэж хэлсэн. Өнөөдөр Христ итгэж бид нар Бурхан байдаг гэдгийг мэддэг хэрнээ жичирчгүй амьдарч байгаа харамсалтай. Бид нар гим нүгэл дотор хутгалдаж бид нар худал хуурмаг дотор амьдарч тэгээ бид нар юу шийдэж яадаг гимччихэд эзэн уучиж штэ. Бүтэн зөдөр очиж гимччихэд зүгээр болчихд гэсэн. Эзэн симэж амьдраа. Бурхан симэг эдгээр Бурхан хайрын Бурхан мөн боловч Бурхан нэгүслээ үзүүлдэг. Энэрэнгүй Бурхан мөн боловч харин түүний хилэнгийн өдөр буюу шүүлтийн өдөр ирэх болно гэдгийг Библиэд заадаг. Хэзээ тэр өдрийг хинч мэдв. Нэг л өдөр хүм өөрийнхөө хэрхэн амьдрсныг Бурханы өмнө тайлбарлах. Та сүмд явах завгүй байсныгаа та юу гэж тайлбарлах вэ? Авралын зар бусдад ярихгүй байсныгаа та яаж өөрийнхөө бие өмөрхийг таахын аргатай. Харин эзэн бид бүгдийг шүүж бидний амьдралыг тэр дүгнэх болно. Бурханаас имээ таны амьдрал үнцэнтэй болох болно шүү. Хэрвээ та Бурханаас имээхгүй бол таны амьдралаа та үрж хаях болно. Бурханаас имээдэг хүмүүс энэ амьдралыг үр дүнтэй, утга учиртай зүйлд зориулдаг. Бурханаас үл имээгч нар энэ амьдралыг үржээдэг. Бурханаас бид хэрхэн имээж байгааг харуулдаг байх. Бурханы зэмлэлийг хүлээн авснаар Бурханаас имээж байгааг харуулдаг. Бурхан бидний хэрхэн зэмлэдэг вэ? Нэгдүгээр тэр Библийн үгээр бидний зэмлэдэг. Бурханы үг бидний зэмлэдэг юм. Сургаалт өгс номын 3:12 дээр ингэж хэлсэн байна. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил эцэг хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү. Бурханы үг бидний зэмлэдэг. Бид Библийг уншихад хайрлаарай гэсэн үгийг заримдаа хүлээж авах хэцүү байдаг. Яг л бид нар хайрлаагүйгээ мэддэг учраас бусдыг уучлах гэж хэлэхэд бид нар хэцүү байдаг. Учир нь бид нар бусдыг уучлахгүй байгааг мэддэг учраас мөн бусдыг бүү шүү гэсэн ишлийг уншихад бидэнд хэцүү байдаг. Учир нь бид нар бусдыг шүүгээд байгааг мэдэрдэг учраас. Ан нэгт минь Бурханы зэмлэлийг хүлээж. Эзний зэмлэл Бурханы сургаалаас ирэх болно шүү. Үүнээс хоёрдугаар Бурхан биднийг хэрхэн зэмлэдэг гэж Бурхан өөрийнхөө хүмүүсээр дамжуулж зэмлэдэг гэсэн. Бид нар биенийхээ эзний үгээр, эзний үг дотор, эзний оршихуй дотор биенийгээ зэмлэдэг. Бурхан пастораар дамжуулж зэмлэдэг биднийг. Би нэг удаа Нямгаргийн цуглаан дээр олон жилийн өмнө сүм дээр би үгүй сүм дээр жоо хатуу сургаал заадаг. Нэг удаагийн сургаал заачаад явцсан байсан. Тэр үеийн Европт ч илүү Америкч аль нэг газар бас үйлчлэж хийжсэн. Тэрний дараа надад имэйл ирсэн. Ямар имэйл дээр үйлчлсэн гэхээр пастора сүмэд зарим хүмүүс их гомдолтой байна. Яагаад гомдолтой байгаа юм бэ? Дөнгөж үнэхээр Бурхан байгаа гэдэгт баярлалаа явуулсан чи тэр пастор ч өстө загнаа хайчдаг байх шүү дээ. Тэгэхээр миний хэлсэн үг юу вэ? Итгэвэл итгэсэн шиг гэдэг. Итгэж чадахгүй бол гэсэн үг байсан. Тэгээ яг үндэ энийг хийж байгаа би хүмүүсийг итгэлээс ухраасаа гэдэг санааг хэлээгүй л дээ. Бурхан
ухамсарлаж амьдралдаа нэг хөлөө хэр сэтгэлийн амьдрал гэж тавьсан байгаа. Нөгөө хөл болохоор зугац ангил гэдэг юм тавьсан. Тэг ингээд ламбад ээж авчихсан. Хоёр завинаар хөлөө тавьчаад гол гаталж чадахгүй тийм үү? Бас хоёр эзэн зэрэг үйлчлэх боломжгүй гэж Библиэд заад. Тэгвчээс ийм байж болохгүй л бид зэмлсэн хүмүүс. Яг хурж ирээд гимшээд өчрөхөө үйлээ пастор би бороо мэйчлээ. Дараагийн хүмүүс дахиад пастор бороо мэйчлээ. Дараагийн хүмүүс дахиад уучлаа. Одоо энэ хүний яг зэмлэхээс өөрөө энэ хүнтэй хайртай бол та тэр хүнийг зөв замдаа авахаасаа шүүсэж байгаа зэмлэх хэрэгтэй болдог. Бурхан хэлсэн хайртай хүнээ зэмлдэг юм шүү. Нэгдүгээр Бурхан өөрийнхөө үгээр бидийг зэмлдэг. Хоёрдугаар Бурхан өөрийнхөө хүмүүсээр бидийг зэмлдэг. Бидний амьдрал бидийг зэмлэх гэж ирсэн хүмүүс байна. Бидний амьдрал бидийг хайрлах гэж ирсэн хүмүүс бас байна. Бидний амьдрал бидний төвчээрийг сунгах гэж ирсэн хүмүүс бас байна. Нэрс. Янз бүрийн хүмүүс байна. Тусаад аргалтай хүмүүс тийм үү? Өнөөдөр хин нэг хүн та дургуйч үрж гин үү? Бодхоос тэр хүн тусаад аргалтай Бурханаас илгээгдсэн хүн гэж та хүлээж авна. Таныг хайрлахад, дэвчгэд, уучлахад сурахын тулд ирсэн. Хин нэг хүнийг хараад та баярлаж сэтгэж хөөрж хөдөлж байгаа юм. Бас тусаад аргалтай ирсэн хүн байна тийм үү? Тань бас хин нэгнийг хайрлахын амтыг баяр хөөргийг ойлгохын тулд ирсэн хүн байна. Гуравдугаар эзэн биднийг хэрхэн зэмлэдэг гэж нөхцөл байдлаар дөрвж эзэн зэмлэдэг. Бидний амьдрал зовлон бэрхшээл ирдэг. Энэ заримдаа Бурханаас ирж байгаа зэмлэл байдаг. Зэмлэл байдаг. Жаргал зовлон хоёрын аль нэгийг сонгооч гэж та нарт санал тавьвал зовлонгийн сонгох хүн олдохгүй гэдэг биелэлцэг. Жаргалын сонгоно бич жаргалыг сонгох хүсэлтэй хүмүүс гараа өгдөө харин хэдэн юм. Бид бүгдээрээ жаргалыг сонгоо. Та нарын хин чинь жоохон зовоодох юмс ямар хэцүү юм бэ? Тэгж ярьсан юм сонсон уу? Хүн жаргал даадаг, зовлон даадаг гэж бид сонсчихсан юм. Үнэн дээр хэдийгээр бид нар жаргалыг хүсдэгч бидний амьдралд зовлон бэрхшээл үүсдэг. Харин зовлон бэрхшээл дунд биднийг өөрчилдөг, биднийг шинэ хүн болгох, биднийг сайн дагалдагч болох Бурханы агуу ажлууд тэнд явагддаг гэдгийг бүү мартаа. Амен. Би эзэнтэй итгэлээр улам өсөж, Бурханыг таньж мэдэх мэдлэг дотор улам илүү хөгжих, хамгийн их нөлөөлсөн үедээ ирэх санахад дандаа бэрхшээл байсан. Залбирсан болгоноо хүлээн авснаас болж би итгэлээр өсөжсэнийг нэг сандгүй. Харин би яагаад миний амьдрал энэ их бэрхшээл зовлон ирж байгааг ойлгохгүй байх вэ гэдэг Бурханд итгэл маань илүү хөгжиж байгааг санаж байна. Эцэг итгэгч нараа бэрхшээл таны амьдралд байдаг. Таныг зовоохын тулд эсвэл таныг Бурханаас холдуулахын тулд биш. Харин таныг улам хөгжүүлж сургахын тулд бэрхшээл гэдэг эзэн таны зэмлэлт юм аа. 2 дугаар Коринт номын 12 дугаар бүлэг дээр нэгэн гайхалтай хүний амьдралд ирсэн бэрхшээлийн тухай үгс. Түүний нэг Паул гэдэг. Паул гэдэг илч Паул түүний амьдралд өргөс байгаад байсан. Тэгээд тэр өргөсийг зайлуулж өгөөч гэж Бурханаас 3 удаа залбирсан мэт. 3 удаа гэж. Бурхан минь ээ, намайг энэ өргөснөөс зайлуулж өгөөч гэсэн. Энэ өргөсийг миний амьдралаас салгаж өгөөч гэсэн. 3 удаа залбирсан. Харин Бурхан түнд юу гэж хэлсэн гэж Паул миний нэгүсэл чамд хангалттай гэж хэлсэн. Та нар илч Паул залбирахад Бурхан шууд сонсоод шууд биелүүлж өгдөг байхаа гэж бодож ирсэн байна. Та нар магадгүй би яг энэ зовлон бэрхшээлээс гарыг гэж залбирахад Бурхан байж гэж хэлж харахгүй. Харин өөр хүмүүсийг болохоор Бурхан шууд гаргацдаг юм шиг байна. Бурхан хайрладаг бүх хүмүүсийн амьдрал зовлон бэрхшээл байхыг зөвшөөрдөг. Бурхан өгдөг гэж би хэлсэнгүй. Бурхан зөвшөөрдөг гэж би хэлсэн шүү. Бурхан зөвшөөрдөг. Бид хизээч хэн маань өөрийн зовлон бусдын зовлонтой харьцуулж болохгүй.
бид нар өөрсдөө бусдаас илүү зовж гин гэж хэлэх нь үнэхээр ухаангүй. Учир нь бидэнд өгч байгаа зовлон бэрхшээл хүн өөр. Бидэнд ирж байгаа зовлон бэрхшээл хүн өөр. Хэн ч хизээж өөрийнхөө зовлон хам бусдаас илүү зовлон гэж хэлэх эрх байх. Нэгэн удаа нэг залуу энэ үг хэлж ирсэн. Та зовлон үзээгүй гэж хэлж ирсэн. Та зовлон мэдэхгүй. Та эцэг ихээ алдахыг мэддэг. Та орон шоронд орохыг мэддэг. Таныг ухтаж хүлээж авах гэр орон байхгүй байхыг та мэддэг. Та дарамт зовлон мэдэхгүй гэж хэлжсэн. Харин би тэр залууд юу шаардсан гэж магадгүй чиний үтсэн зовлон би үзэг. Харин чи миний үтсэн зовлон чи бас үзээгүй гэж би бодож байна. Тэс нөгөө залуу ер нь би хамгийн их зовлон үзсэн юм штэ гэж өөрөөсөө ярьсан. Харин би өмнө үуч хэлсэн. Чи хүүхдтэй байхыг үзээгүй. Хүүхд чинь өршин тусгаж чи үзээгүй. Яг л гэрэл хэзээ ч гэрэл болж байгааг би мэднэ л дээ. Чиний хүүхд хор давтартай болсон мэдээс чи сонсч үзээгүй шүү дээ. Хор давдрын имчилгээ хийх чи үзээгүй. Харин хор давдраас бол чиний хүү чиний гар дээр насурхыг чи харсан уу? Харин би харсан. Би тэрд тус. Тэгвэл чи надаас илүү зовлогдсон гэдэг би хүлээн шүү. Харин миний үзээгүй юм чи үзсэн. Харин би чиний үзээгүй зовлон би бас үзсэн. Эмчээс ах トゥ нар бидний амьдрал Бурхны зөвшөөрсөн зовлон бэрхшээлээр бид нар өөрсдөө илүү их зовсон эсвэл илүү бага зовсон гэж бусдыг шүүхэх байхгүй байсан. Бэрхшээл зовлон бүхний хамт бидний зориулсан сайн төлөвлөгөө байдаг. Амен. Амен. Эмчээс ан нэгтэн. Бурхнаас имэж амьдраа. Бурхан биднийг зэмлэх хүч сонсож гимшиж залбираа. Өнөөдөр таны амьдрал зовлон бэрхшээлтэй байгаа та Бурхан бүх гомдол харин эзний өмнө хэлээд залбир эзэн минь үүгээр дамжиж та надад юу зааж байна? Насаа бастрыг хав халдсан толгойтой байх үе би санаж байна. Танаа санаж байна уу? Амхууг байсан ч та бодож шинэ хүний амьдрал пастор юм шиг гайгуулсан уу? Пастор юм чинь мэдчихэж байгаа ш Бурхан эдгээр үе тэгээд зүгээрсэн баг. Ямар их сэтгэлийн хат итгэл шаарддаг гэж. Энэ бэрхшээлийг даван туулсан юм. Бид нар төсөөлж чадахгүй шүү дээ. Хэрвээ яг та адилхан нөхцөл байдал орж ирсэн бол мэдчихэж байгаа. Өнөөдөр Антиох Монголчууд өнгөрсөн 10 жил бидний пастрын амьдрал, бидний гишүүдийн амьдрал тохиолж энэ бүх бэрхшээл эцэст нь биднийг олон бүлэг итгэлтэй, олон бүлэг бурханлаг, олон бурхан хайртай бөгөөд бусдад хайртай хүмүүс болов өөрчлөх. Энэ үйл явц байсан гэдгийг хэлцэх байна. Хэрвээ тэр өдрүүдийг бид туулаагүй байсан өнөөдөр магадгүй бид энд ингэ суух байсан. Хүссэн болгоно авч, залбирсан болгоно биелжсэн бол магадгүй та бидний дахин бие биенийг олж харахгүй ч байсан. Харин аваагүй учраас магадгүй бид энд байгаа. Хүссэн болгоно биелээгүй учраас магадгүй бид энд байгаа. Эзэн бидний бэрхшээлээр дамжиж өсгдөг юм аа. Өдөр хам босцгоо. Би нэг чухал ишний танд хэлж өгөөд өнөөдөр сургаалыг дуусгав. Бид өөрсдөө амьдралыг үнцэнтэй болгох ёстой. Энийг бид өөрсдөө хийнэ. Есүс Христ залмай дээр таны төлөө миний төлөө нас барж дахин амьсан биднийг ямар үнцэнтэй вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Харин энэ үнцнийг бид нар өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэхдээ нэгдүгээр бид нар гэрэлтэж, хоёрдугаар бид бусдыг барьж байгуулж, бусдын төлөө амьдарч, гуравдугаар бид Бурханаас имэснээр амьдралаа үнцэнтэй болгодог. Нэгэн удаа манай итгэлийн нэг дүү надад хүчил хэлсэн юм. Пастор манай нэг найз нэг дүү маань одоо 25 настай. Тэр 50 настай хүрээ гэж бодчихсон зорилгоо биелүүлсэн гинэ. Одоо амьдрал утгагүй болчлаа гэж ярьж яах вэ гэсэн. Тэгээ би асуух. Тэрний зорилго юу байсан юм бэ? 10 сая доллартай болох байсан гэнэ. Тэгсэн 25 наснда 10 сая доллартай болсон баг. Монгол залуучтай байж байна. Тэгээ одоо цааш амьдрсан шал утгагүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр би тэр дүүдийг үчилсэн. Найстай хэлээрэй. Хүн өөрийнхөө төлөө амьдрах үед магадгүй
амьдрал утга учир амархан байхгүй болж байна. Энэ бусдын төлөө амьдрах. Хүн үргэлж утга учиртай байдаг. Амен. Тэр дүүдээ хэлээр бусдын төлөө амьдрах сураа гэж. Тэгэхээр хэлсэн юм уу хүмүүс? Бид зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахад магадгүй амьдралын утга учир заримдаа үн цэнэгүй мэт санагдахгүй ирж болох юм. Харин та бусдын төлөө амьдрахад амьдрал чинь үргэлж гэрэл гээгээ баяр хөөр үн цэнээр дүүрэн байх болно. Амен. Тиймээс Есүс Христ бидэнд энэ ишлэгийг өгсөн Ром номын 8 дугаар бүлэг дээр. Бурхан эцэг өөрийнхөө төлөө амьдрааг энд харуулсан. Тэр юу ч хэлсэн тэр өөрийн хүүгээ үл өршөөж харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм аа. Хэний төлөө? Бид бүхний төлөө. Өдөр миний төлөө гэж хэлэхгүй. Миний төлөө. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вэ? Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Учир нь Бурхан зөвтгөгч нэг юм. Ялалдаг нь хин юм бэ? Хэн та нарыг яллах вэ? Хэн та нарыг буруутгах вэ? Учир нь Христ Есүс нь үхээд бүр амьлуулагдсан. Бурханы баруун тал байдаг. Тэр бидний төлөө зуушлан гуйдаг нэг юм аа. Амен. Хэн бидний Христийн хайраас салах юм бэ? Гамшиг, зүтгэл, хажлага, өсгөл нь, нүцгэн байдал, аюулгүй байдал нь, аюул нь, элдв. Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж бид надлагдах хоньмод тооцогдож байна. Харин бид энэ бүхний дотор бидний хайрладаг түүгээр дамжуулан давуулан дийлдэгэ. Учир нь үхэлж, амьж, тэнгэр элч нарч, эрх баригч, өнөөгийн юмсч, эрх юмсч, хүчж, өндөрч, гүнж, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Есүс доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна. Амен. Та юу ч туулж ирсэн байж болох юм. Бурханы хайраас таны юу ч салгаж чадах. Ирээдүйд таны юу ч хүлээж иж болох юм. Харин Бурханы хайраас бас таны салгаж чадахгүй. Та өнөөдөр зогсоод өнгөрснөө дурсал ирээдүйдээ талархах хэрэгтэй. Ирээдүйд гэрэлтэй байх болно. Амен. Гэрэлтэй байх болно. Амен. Бүгд хамт залбирцгаая. Халелуя Иесус. Эзэн минь өнгөрсөн жилүүдийн төлөө танд баярлалаа. Өнгөрсөн жилүүд олон зүйлийг сурсан, ойлгосон, ухаарсан. Эх жилүүдэд бид олон зүйлийг хийж бүтээх болно. Эзэн минь үнэхээр бидний амьдрал мөн цэнтэй билээ. Учир нь та өөрөө бидний төлөө ирсэн. Эзэн минь бид нар үнэхээр гэрэлтэж амьдрмаар. Бид нар үнэхээр бусдын төлөө амьдрмаар. Бид нар үнэхээр танаас имэж, таны хүндэтгэж амьдрмаар. Эзэн минь та алдаршаарай. Та алдаршаарай. Есүсийн нэрээр гоо залбирлаа. Амен. Амен. Эзэн та бүхэн өрөөл томогдор эзнийг хүндэлцгээе. Өнөөдөр эзний магтад бэлэн байна уу? Амен. Тэгээд эзэн бидний амьдралд баяр хөөргийг бидний зүрхсэтгэл амар тайван баяр хөөргийг өргөж өгч байна тийм ээ. Тэгээд бид хамтдаа эзнийг энэ гайхамшигтай дуугаар магтан дуулъя. Тэгээд энэ бол бидэрт буцах зам байхгүй гэсэн утгатай дуу. Бидэрт буцах зам байхгүй. Христэд гэж ахан дүүс бид бүхэн бүгдээрээ нь буцах зам байхгүй. Амен. Бид Есүсийн яг бидэнд зааж өгсөн яг тэр замаар л бид нар алхдаг хүмүүс. Бид нар хамтдаа баяр хүртэвэр яг энэ дууг бид нар хамтдаа эзлэрцгээе. Баяр
болтугай. Өдөр хамтдаа эзэн доо хамт залбирцгаая. Эзний өрөөл, эзний ивэл энэ газар дүүрэн болчихсон. Өдөр хамтдаа нараа өргөөд эзний рахмштай өрөөлийг өдөр хүсэнчлэн бодолоос гэж биднийг өрөөгд залбирч хүсэж байна. залбирахаас өмнө нэг юм бэ харин та нарын өмнө би насаа хастаад хэлэх хэрэгтэй гэж бодож хэлмээр байна. Тэгээд түрүүн сонсон байгаа 10 жил гэдэг бол бас бага хугацаа биш нэг хурдан өнгөрсөн байна тийм. Тэгээд энэ сүмд олон зүйл тохиолдсон хүмүүс ирж явж янз бүрийн зүйл бие нэгээ үл ойлгох, гомдлох янз бүрийн зүйл тохиолдсон. Тэгээд онцгой бас насаа пастрын амьдралд тохиолж исэн тэр үеийг хэмээн тарианаас олж бүх усан унсан байсан тэр үеийг яаж юм бэ бас дахин дахин санагдаад байна л да. Тэгээд тэр өвчнийг давж гарсан юм уу? Ялж гарсан. Тийм үед явж байхдаа хүртэл сүмийнхаа тухай, хүмүүсийнхаа тухай залбирсан гэвээрээ хүмүүст очиж үйлчлсэн гэвээрээ л байсан. Санаж байгаа. Тэрээс би одоо хорд одоо модтой имчилгээ хийж байгаа одоо зүгээр та нар өөрснөө богинаараа болцгоо. Би өөрөө их амиг бодохгүй болохоо байлаа гэж нэг ч удаа яриаг. Тэгээд зүгээр бид нар яг Библиэс маш олон итгэлийн баатруудыг уншдаг. Яг би өнөөдөр насаа устр хэлмээрээ тэгээд та бол миний итгэлийн баатар шүү. Баярлалаа. Таны ихнэр ус итгэлийн баатар шүү. Амен. Удаан залбирцгаая Иесус. Эхэзэн та бидний гайхалтай пастрыг өгсөн баярлалаа. Амен. Насаа пастрын төлөө талархъя. Эцэг минь тэгээд 10 гаруй жилийн тэртээ энэ нутагт ирээд энд амьдарч байгаа их нутгаас хоолойгоо төрж бодлсон, зовж ядарсан олон монголчуудыг таны хайр, таны амар тайван өдөртөн дагуулсан энэ гайхалтай хүний төлөө тань баярлалаа. Амен. Эцэг та бидний энэ амьдралд насаа пастор итгэлийн баатар болох бидний өмнө зогсоож тань баярлалаа. Амен. Үнэхээр түүнийг харахтаа бид үнэхээр баярлж, урамшиж түүний туулсан тэр зовлон таны хайраар давж гарсныг харахтаа тань талархаж байна. Амен. Эцэг минь бидний өмнө хүрч нэг ч удаа гомдолж байгааг иргэн тусахтаа бид тань баярлалаа. Амен. Баярлалаа эцэг минь гайхалтай пастрыг бас түүний ханыг бидэнд үлгээсэн баярлалаа. Амен. Түүний хөрөгдөн төлөө тань баярлалаа эцэг. Амен. Энэ итгэлийн баатрыг та өрөөгөр эцэг. Амен. Та түүгээр дамжуулж өшөө олон хүмүүсийн амьдралд хүрэх болтугай эцэг. Амен. Эцэг бид нар үнэхээр бидний өмнө алхаж байгаа, бидний өдөртөнд дагуулж байгаа. Энэ итгэлийн хүнээс олон зүйлийг сурч мэдвээр эцэг. Түүнийг даган дуурайж, итгэлийн дуурайж амьдрахад та Антиох монголчуудын итгэгч нарыг та өрөөж байна. Амен. Тандаа баярлалаа эцэг. Амен. Эцэг би өнөөдөр Антиох монголчуудын 10 жилийн төлөө танд баярлалаа. 10 жилийн туршид өдөртөнд дагуулсан ариун сүнс минь Бурхан Аав минь Иесус эзэн минь танд баярлалаа. Амен. Та байгаагүйс бид хаана байх вэ? Эцэг та биднийг олсон. Та биднийг бас энэ чуулган дотор өсгөж байгаа танд баярлалаа. Их эзэн минь Бурхан эцгийн хайр, эцэг Иесусийн нэг үсэл. Түүний ариун сүнсний ерөөл тосолгоо бэлэг үр жимс
эв нэгдэл нь өнөөдрөөс үрд энэ чуулганы итгэж бүрийн амьдрал дээр байх болтугай. Амен.